Бид нар заримдаа том зорилго тавиад, том өсвөл мөрөөдөл яриад, эсвэл том хамтрал яриад ингээд явж байхдаа түүнд хүрэхийн тулд яг юу туулах ёстой вэ гэдгийг ерөөсөө мэддэг юм. Ингээд бид нар ингээд хамтдаа юм хийн гэдэг онгоцлог. Зарим хүмүүс ингээд багж маш их яриад байдаг. Компьютер одоо програм гэх. Гэтэл тэрийг бий болгох хамгийн гол зүйл бол юу хийх гэж байгаагаа мэддэг хүн өөрөө айгүй маш чухал байдаг. Олон газар, олон одоо энэ мэдээж энэ компьютер чинь те хэдэн мянган хувь хийвэж байгаа ш. Мөнгөтэй болгон авах боломжтойгоор хийж байгаа. Харин мөнгөтэй байсан ч авч чадахгүй нэг зүйл бол бурхнаас дуу болоо сонсож чадах болон бурхны үгийг тэр чигээр нь дамжуулах. Тэгэхээр ингээд бидний ойлгож авах нэг зүйл бол өнөөдөр бид нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг ингээд хаях тухай биш харин нягтлж үзэх тухай ярьж байгаа. Энэ хүсэл мөрөөдөл болон энэ одоо хүсэж байгаа зүйлийнхээ төлөө юу уухад бэлэн байгаа вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй л гэсэн үг л. Тэгэхээр хүн болгоны сонголт болон хүсэлтийн цаана үнцийн болон үүрэх ёстой зовлон уух ёстой аяг байгаа гэдгийг өнөөдөр ойлгож аваасаа гэж хүсэж байна. Эцэст нь энэ хэсэг биднийг даруй байж ойлгоогүй зүйлдээ яаралгүй хань гүн гүнзгий болдож хүссэн бас хүсээгүй тооцоолсон бас огт тооцоолоогүй тийм зүйлүүдэд ер нь ямар ч зүйлүүдэд өөрийгөө бэлэн байлгах талаар бурхны хэлсэн үгүүдээр бас анхаарлаа хандуулахыг бидэнд сануулж байгаа маш чухал библийн хэсэг байна.